24 эрхэмсэгчтэй ТV телевиз ярилцлагын нэвтрүүлгийн удаагийн дугаарыг үзэгч та бүхэнд өргөхөд бэлэн болсон байна. Манай өдрийн зочноор Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Жавхлан оросч байна 24. Тэгэхээр саяхан сошиалар харж байхад Солонгос улс руу нэг яваад ирсэн харагдсан. Холын хүнээс үгдүүл гэж бас ямар ажиллаар явуу. За энх хоёр дарагтаа бас нэг уулзж байгаа зураг энэ төр бол нэлээд газар авсан шүү. За би саяхан Солонгос руу очиод энх хоёр гойтой уулзаад ирсэн. Миний одоо дууснаар миний анзаарснаар бол монголчууд олуулаа болъё гэж ярьсан байдаг шүү дээ. Тий. Одоо хүмүүс чинь одоо илүүд орж байгаа тийм ээ. Ингээд олуулаа болъё гэчихэд бас нэгээ ингэж хөөж туугаад ингээд байгаа нь бас монгол залуу хүний хувьд бол надад бол ерөөсөө нэг монгол жудаг гэж байна шүү дээ. Энэний хувьд бол надад бол их таалагдахгүй байсан л да. Ингээд би бас тэр хүнийг эргэж очсон. Тэгээ эргээд яг шууд л уулзахад л би Монгол руу явмаар байна. Одоо ч гэсэн нисмээр байна гэж тэгжил л дээ. Өөрөө. Тий, тэгэхэд бол би дотор айгүй нурсан. Тэгээд биеийн байдал асар муу байна. Монголчууд ингээл түүхэндээ бас ингээд айгүй он удаан цаг дандаа л ийм бас нэг жаахан хийсэн алдаан дээр түлхэж тийм ээ. Ингэж бас бөөрлөхөж ингэсэн байдаг юм байна шүү дээ. Тэгээ биеийн байдал бол маш таар байна. Одоо өөрөөс нь би асуу зөрхөлсөнгүй л дээ. 12 нуглаа гисний маш том апрессанд орсон байна. Тэгээд бие бол сэрэхгүй байна гэж байна. Тэгээд ер нь нэг айраг тараг энэ сайхан агаар энэ зүйлийг чи амьсгалах хэрэгтэй хүн штэ. Монгол хүн болж төрснийхөө хувьд. Тэгээ би бол их өрөвдлөө. Ер нь Монголд нэг тийм жишг тогтох гэдэг юм шиг санагдсан. Цэдэн балгаагч нь одоо энэ ардчлал Монгол ардын нам хоёр ч л намаас нь хөөгөөл тийм ээ. Эх орноос нь гаргаад. Эх орноос нь хөөгөөл тэгэл нөгөө сайн хүнийг явсан хойно сайн айлыг нүүсэн хойно гэж. Ингээл энэ шиг юм битгий бас энэ инх хоёр гоо дээр давтагдчихасаа гэсэн бодолтой л би буцаж ирсэн. Ягаад те одоо нэг хитгэн хүн өшөөтэй монголчууд бүгд одоо тэр хүнийг уучлсан шүү дээ. Тэр хүнд ихэнх нь монголчууд хайртай шүү дээ. Бас нэг эн чин бид нар ингээд нэгээ цөөхүүлээ байж нэгээ ингэж хөөж туугаад нэгээ барьж хийгээд энийг бас ардчлал гэх үү. Энийг бас ингээд нэг одоо тэгээд энэ Цэдэнбал гэж хүний чинь юуг бас нэг сонгуулийн сурталчилгаа маягта нэр алдрын сэргээ нэтэргээл. Тэгэл одоо ингээл нэг гадаадад нэг аваач нэгээ ингэж хөөж туугаал тийм ээ. Ингээл буцаагаал нэг ийм оршуулга буцаж ирдэг. Би бол энэ дээрээс бол маш их эмзэглсэн. Тэр хүнийг бол Монголдо та хурдан ирээч гэж айгүй гуйсан. Яагаад гэвэл Монгол бид нэр олуулаа болох хэрэгтэй шүү дээ. Тэгээ Монголд надад бол ямарваа нэгэн хүнд өш сансан ч юм уу иймэрхүү зүйл бол нэгэхэн ширхгийн төдийч байхгүй. Харин одоо Монголын зөв сайн залуучуудад бид нар энэ эх орноо хүлээлгэж өгч энэ хүмүүсийн цаашдын ирээдүгөө бодож ингэж яах үйлсэд би бодол ухаан өөрийнхөө мэдлэг чадварыг зориулахад бэлэн байна гэж хэлж инлээ. Тий. Монголын төр зүтгсэн хүндээ халтай гэж нэг тийм үг байдаг. Нөгөө нэг одоо тэгэл гадаад юм болохоор Монголд айгүйх өнгө ордог. Одоо дагаж аялтан дагалдаж гүйдэг. Цөөхөн хэдэн монголчууд бид нар нэгээ ингээд дандаа хагардаг.
Тийм ээ. Тэгээ нэг өшөөтэй нэг хитгэн хүнээс болж л ингээд ийм байдал руу дахиад энэ хүний биеийн байдал маш хэцүү байдал руу орвол харамсмаар юм болох гэж байгаа юм шиг надад санагдсан шүү. Тэ. Тэгээ таныг Монголд ирээч гээд одоо гуйхаар юу гэх юм? Монголд одоо маш зөв зүйлийг одоо хүсэж байгаа, үнэндээ хүсэж байгаа ийм одоо залуучууд байвал би очиж нийлэхэд бэлэн байна гэж хэлж илээ. Тий. Тэгээ бид нар чинь бас энэ нэг хорвоо дээр те бас нэг монгол хүн болж төрснийхээ хувьд бас хүн хэдий бас ямарваа нэгэн алдаа юмд орж ингэсэн байж болно. Монголчууд хэлдэг шүү дээ. Хална гадна хайрын дотроо гэж. Ам мөрөвч илэг мөрөхгүй гэж үг байдаг шүү дээ. Энэ шиг нэгнийгээ бас дэндүү хайрлах. Одоо бидний үеийн залуучууд чинь шал өөр юм бодож хүсэж хараад байна шүү дээ. Тэгтэл өөр хүмүүсийн сэтгэхүйх өөр байдаг юм шиг байна. Миний хувьд нэг монгол хүний ёс жудгаар тэр нэг бас нэг төрийн дээд албан тушаалд байж маш их туршлага хуримтлуулсан тэр хүнийг зүгээр нэг монгол хүнийхээ хуваар очиод би эргээл мэд мэдэл бас ингээл ирсэн. Өөр надад ямарваа нэгэн санаа бодол зориг юм байсан. Бидний сайхан монгол хоолоо одоо тэр монголчууд маань очиж одоо түн дэмэн гэж тийм монгол таав гэж нэрлэдэг юм бэл. Тэн дээрээ очиж хоолоо идсэн. Маш их олон цаг бид нэр ярилцсан, санал бодлоо хуваалцсан. Ийм л зүйл болсон. Би тэр хүнийг Монголын залуучууд одоо энэ цахим ертөнцид байгаа өр нэмгэн нинжин сэтгэлтэй те тэмүүн олон нийлж байгаа та ирээч гэж гуймаар санагдсан. Та ирээч гэж яагаад энэ сайхан агаараасаа амьсгалаад би ингээд босоод явахдаа гуйвж байна. Би бас нэг хүн нэг биеийн байдал ямархуу байна да гэдгийг бас анзаардаг шүү дээ. Цараална гэж ярьдаг. Хүнд нэг мэдрэгддэг шүү дээ. Ингэж байгаа тэр халуун бөхчм газар энэ хүн эвгүй болвол яана л гэдэг бодол төрсөн. Ингэснийхээ хойно уйлдаг. Тэ? Их сайн хүн байсан гэж магтдаг. Ийм зүйл дахиж битгий сэдэн болгоо шиг давтагтаасаа. Тэгээ одоо өгсөн хүний ясыг битгий өндөл зүйл гэдэг шүү дээ. Одоо тэр хүнийг цагаатгах нь гэдээ явж шүү. Гэтэл одоо билээхэн өнөөдөр энд амьд байгаа жишээ байна шүү. Харт үг давтагдах гэдэг. Тий. Тэгтэл одоо энэ иймэрхүү юм боллоо. Сая дараад нь бас нөгөө галанцтай холбооны тэргүүн мөнх 2-5 бас нэг эргэлээ гэсэн энэ зураг хураг бас тавигдсан байсан л да. Солонгос руу очиж нэг хүн эргээл уулзаал тийшээ очиж нэг хүнтэй уулзаал энэ яг ямар зорилгоор яваад байна гэдэг юм хардлага бас байгаа даа л да. Жахлаа юу хийх гээд байна. Тийм талаар мэдээж энэ ах нар энэ туршлагатай энэ хүмүүс бол одоо мэдээж маш одоо бид залуучууд бид нарыг бодвол асар их хол нүүдлүүдийг харж байгаа шүү дээ. Энэ зүйлээс бас туршлага судалж ийн харж ийн. Яг үндсэн одоо мөнх хоёр ахыг эргэсэн гэдэг маань бол бас л яг адилхан. Эр хүнийхээ жудгаар хүнийг алдлаа гэж нулимж монголчууд чинь дээрээс нь дэвсэлж үзэн ядаж ингэж болохгүй шин. Энэ дээр бол миний бол их хэцүү санагдсан. Мөнх хоёр ах бол ярьж илээ. За. Тэр Төмөр Баатар ах ч ярьж илээ. Гэр бүлүүд нь маш хэцүү байгаа юм байна. Одоо Төмөр ахын одоо Болдоотар ах чи энэ амгалангийн хорхот байгаа юм байна. Тэгээд мэднэлтэй гал үндэстэн холбоонд байж хахад Болдоо ах бол ингээд би маш их бие муутай хүн байхгүй. Тэг сахартай. Одоо бол төрүүчийн одоо тэр талигч нэг хүн өнгөрсөн шүү дээ. Яг одоо энэний араас энэ Болд ах чинь хэцүү болчих гээд байна. Би энэнд их санаа зовж байна гэд. Тэгээд одоо энэ Кабла гэж хүн
суллагдаад, уучлагдаад 4 сар болж штэ. Тэгж байна. 35 тэрбум төгрөг. Энэ бодит тохиролтой хүн. Тэ хідэн цэцэрлэг барих байсан. Монголчуудад, залуучуудад хичнээн зөв зүйлийг хийчих боломж. Одоо тэр гадаадууд ирээд газрыг ухаад гадаадууд ирээд ингээд нутгийн сэглээд явж яхад айжна гэдээ уучлаад явуулж идэг. Энэ бас Монгол сэтгэл зүйн мөн үү биш үү? Гэтэл мөнх хоёр ах тэргүүтээ тэр хүмүүс тэгж сүр уур бухимдлаа илэрхийлжиж энэний араас тэр хуулийг зогсоож чадлаа шүү дээ. Тэр хууль цуцлахж исэн. Энэний араас Монголын хичнээн олон гол хамгаалагдсан бэ. Монголын хичнээн олон гол таслуулахаас тэр хүмүүс өөрсдийгөө зольж цаад үр дүн нь ямар байсан бэ гэдгийг монголчууд маань олж харах хэрэгтэй л да. Монгол хүний жудгаар бол бид нар бас нэг элэг бүтэн наадам арга шүү дээ. Бас наадам гэдэг хагасан тэнд уйлж идэг. Гадаад хүмүүс Монголын газар нутгийг сэгэлчээд уучлуулад бүр сайхан цайлуулад явж идэг. Гэтэл тэр эх орныхаа газар шороогоо хамгаалсныхаа төлөө Монгол одоо тэр толгой гэж нэрлэгдсэн зүйлүүдийг өмгөөлснийхээ төлөө ингээд эдгэр хүмүүс ингээд Монголоос зарим нь хөөгдөж байна. Ингээд ихэнх шоронд сууж шít. Тэг би бол энэ дээр нэг монгол хүний ёсчудгаар энэ нэг том гисгэл ирэх гээд байна. Би бол энийг нэг тийм сашаалтаа олж харахгүй. Миний хувьд тэр энэ зүйлүүдийг бол зүгээр орхихгүй. Залуучуудтайгаа нийлж тэмцэн. Их одоо нэг хэдэн хоног чихэр амар байж байгаа байх. Энэ хаваржингаа тий би ч бас гаргалгаа хайгаад яавал энэ их орноо зөв зүйл рүү оруулчих уу? Яавал энэ үннийг ялуулчих уу? Энэ үнэн гэдэг зүйлийг яавал тогтоочих уу гэл энэ эрэл хайгуулыг л хийж яваа залуу штэ. Тэгэхээр би дахиад энэ илүүд орж ирж хүнийг би халз мэтгэлцээ дуудана. Өдөр сар. Би одоо бүр ойрхоноор энэ Талбаатар дуудъя гэж бодож байна. 7 сарын 1-нд. За. Тий. 7 сарын 1-нд ч одоо нөгөө түүхэн хар өдөр шүү дээ. Одоо хэдэн жил өнгөрч байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ өдрийг бас нэг энэ тал руу эргүүлэх гэж байна. За тэгэхээр дараагийн нэг ярих сэдв хоёлаа энэ сошиал ертөнц гэж нэг юм байна тийм ээ. Одоо өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм дотор ахаад бас тусдаа нэг нийгэм гарч ирээд байгаа шиг байна л да. Сошиал. Жавхлан гэдэг хүн урд нь одоо энэ төрийн өндөрлгүүдийг хаз мэтгэлцэн дуудснараа сошиалынхны ганц бай болсон. Одоо юу гэх юмтэй одоо гарын шүүс болсон. Гарын шүүс болсон. Гэхдээ тэр нь шууд цохин үтгэхэр биш тийм ээ. Утсыг ингээл гараахаа шүүсийг гартал таны тухай бичлээ шүү дээ. Одоо сайн ингээ анзаарсан чинь Солонгос яваад инх хоёр гэдэг үнтэй уулзаад дараа нь Монголд ирээд тэр шорондоо явж мөнх хоёр гэдэг үнтэй уулзаад ингүүт одоо буцаа таныг бас гарын шүүс болгож эхэлж байна л да тэр утсаар. Одоо утасны цаанаас тэр сэтгэл коммент гэдэг юмар тийм ээ. Тэгэхээр энэ нийгмийг та юу гэж харж байна? Ямар залуучууд одоо нүрээ ил гаргахгүйгээр энэ сошиал гэдэг ертөнцид таныг ингэж баруун солгоог нүдэд байна гэж харж байна. За энэ дээр бол нэг цөөхөн миний анзаарч байгаа цөөхөн хэсэг нь захиалагчтай тийм хүмүүс байгаа тийм. Цаанаа цалин аваад ингээд одоо жишээлбэл ингээд ажлын байр явуулсан. Жавхлаан чи одоо юу гэдгийг галзуутаа солиотаа дууга дуулч гэдэг юм уу те. Иймэрхүү юмнууд одоо тэр чинь их хоцрогдсон шүү дээ жаавас. Тэндээ гаццсан. Өөр хэлэх ярих үг долгоо цаад нөгөө гажицсан тархитай хүмүүс нь даалгавар өгч байгаа учраас энэ их сонирн биш болчиход байна л да. Энэ нөгөө цахим ертөнц гэдэг энэ нэг үнний давлгаа чинь ерөөс энэ худлаа хүмүүс ингээд шахаад гаргачихад байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вөхөр тэр энэ захиалгаар юм хийгээд байгаа залуучуудад хэлмээр байна л да. Барын сүүл явахаар батганы толгой явж Монгол үг байдаг. Тий. Та нар энэ амьдралынхаа өөрийнхөө цаг хугацааг зөв юмд зарцуулаач. Айгуу зөв юмд наад нэг одоо тэр тушаал өгöd байгаа нөхөр нь хөөрхий те. Чиний өөрийн чинь дотоод сэтгэлд чинь таарахгүй байгаа мөртөл чи өөрөө цалин аваад хийгээд байгаагаа анзаарал та. Тийм үү? За тэр нэг цөөхөн хэсгийн хүмүүст би бол нэг ийм үгийг хэлмээр байгаа. Харлуулах гэж оролдож байгаа хүмүүс ба шүү дээ. За энэний дунд бол би энэ сошиал гэж яригадаад энэ цахим ертөнцид байгаа залуучуудыг бол тамахгүй төр гэж нэрлэмээр.
Тамхтай цаасанд ингээ булагдсан, юу ч хийдэггүй, хумсалж зөвхөн одоо тангараг төмөн олны төлөө гэж тангараг өргөчөхөд өөрийнхөө төлөө амин хуваа хичээж явдаг. Ийм одоо амьгүй, ийм хүчгүй болцсон тамхтай төрөөс илүү одоо тэдний өмнөөс ажлыг хийж байна. Одоо тэр хорлоо имэ хөлдөх гэж байшингүй болчлоо гэхэд 4-5 залуу нийлээд 30 хормын дотор очиод байшин хийгээд өгч байна. За энэ ямар үзэгдэл вэ? Энэ өнөөдрийн яам тамгын газруудын хийх ёстой ажлыг өмнөөс нь очиж хийгээд өгч байна. За хэдэн залуучууд төмөр гарлаа гингүүт бүгдээрээ хуухаа гэж өксөрч гараад энд бөөн бичих цаас болоод одоо хорлоо эмээ бие нөвж ийн гэвэл даралт нь хэд болж ийн гэдэг нөгөө хурал дээр чинь бөө юм болно шүү дээ. За хорлоо эмээг нас хэдүүгээд ингээд бөө бичих цаас ингээд солиороод ингээд байж итэл нөгөө хорлоо эмээ чинь хорвоогоос явчихж байгаа байхгүй. Тэгтэл одоо энэ төрийн өмнөөс одоо энэ тамхахгүй төр энэ хүчгүй төрийн өмнөөс аль хэдийнэ Монголд одоо шин төр нь ажиллаа хийгээд эхэлсэн байна. Нэг шил арх тавиа суужгаад ярьсан яриагаа яг маргааш нь хэрэгжүүлж чадчих шүү дээ тэр залуучууд. Тэгэхээр өнөөдөр энэ тамхтай төрөөс тамхахгүй төр нь одоо тамгаа болоож явъя л гэж хэлэх гэж байна. Тамгаа авъя, хүлээлгэж аваад ир гэж хэлье. Энэ нэг ийм 76 тэ нэг ийм нэг ямар ч ашиг шимгүй юу ч хийдэггүй тэ зүгээр зогссон бух гэдэг шиг юм байна. Тийм нэг хоосон нэг баахан зураг авахулж нэг баахан цэцэрхсэн нэг ийм нэг суусан цэцэнгүүд одоо цэцэн за эднэр бол ямар ч ашиг шим байхгүй шүү дээ. Хөөрхийдөө ямаа 76 ямаа байвал энэ чинь шуудаа ноолор авна шүү дээ. Эднээс чинь ямар ч үрдүн гарахгүй шүү дээ. Гэтэл тэр тамхахгүй төр ажиллаа хийсээр тэгэхээр би уриалмаар байгаа. Тамхахгүй төр нэгдээч. Өнөөдөр тамхахгүй төр өнөөдөр гараад ирээч тий. Жавхлан нөх олон удаа ингэж уриалахгүй бах уу. Буруугийг мэдсээр ээж тий. Бүгдээрээ гараад нийлээд дуу хоолойгоо өргөе л та. Яагаад болохгүй гэж. Эн чинь бидний цаг хугацаа явж гин. Алтан цаг хором явж гин. Бидний өнөөдөр энэ ирээдүй хооч үе Монголын түүх үннээр хөврөх ёстой штэ. Худал зүйлээр яагаад худлыг мэдсээр байгаад нэг татварын байцаагчд очиод мөнгө өгцснийгөө те яагаад нуугаад байгаа. Бүгд үннээ хэлээд бүгд зэрэгэл үннээ хэлчихээ л. Бүгд өртөө байгаагаа хэлчихээ л. Энэ зүйлийг л би уриалж хэлээд байгаа. Тэгээд би нэг олон удаа уухгүй байх. Тэгээд ганц дайчин ганцаарддаггүй гэлээ хичээс тэгээд би 7 сарын 1-нд энэ бүх юмыг эсэргүүцэж би өөрийнхөө өсөх усна. За. Дургуутслаа илэрхийлж. Тэгээ надтай нийлээд энэ өсөө хусах. Энэ өнөөдрийн байгаа буруу зүйлийн эсрэг. Өнөөдрийн энэ монголчуудыг гомдоогоод байгаа энэ залхуу, энэ муухай залжин, овжин нэг цөөхөн хідэн хүмүүс ингээд цаанаа нэг гадаадуудтай нийлчихэд ингээд Монголыг хинч шуулгаад байгаа энэ нэг хүмүүсээс салахын тулд би өнөөдөр өөрийнхөө энэ сэвлэг өсийг золиослж байгаа. Өөр бас хамт усах хүмүүсээ бол бас тантай нэгдэж байна. Надтай нэгдэж болно тий. Сая таны ярианд бас үр татвар гэдэг үг цохолцсон. Гиснээс миний сонсноор бол бас таныг татврынх нь нэлээд шалгасан гэсэн нэг юм мэдээлэл сонссон. Энэ үнэн үү? За мэдээж одоо бас иймэрхүү зүйлүүд байдаг л да. Над дээр бол түрүүн бас нэлээд одоо хэдэн жилийн өмнөөс л намайг одоо энэ ёс заншил Монгол энэ жудаг алдагдаж гин муухай болж гин гэд ингээд яриад эхэлснээс хойш бол иймэрхүү зүйлүүд зөндөө л байсан. Харин надад өшөө илүү олзоолж байгаа. Сая бүр эн чин цаанаасаа даалгавартал мэдэгдэж байгаа л асуудал л та. Наад нэг залуу чи ингээд өвчгнөөд шүү наатаха гаргадаг байвал гаргаж ирээд дар наатаха хандыг хаг дарч идэм үү те. Иймэрхүү тушаал явсан юм шиг байлээ. Тэгээд Монголын татварын ерөнхий газраас Ариун сан гэж хүний гар хэвсэгтээ одоо даргана. За тий. Ариун сан чинь нэг 10 хэдэн тооны дуучин. Тэгээд миний нэрийг 3-д нь бичсэн байна. За. Тэгээд дээд талд нь болдгээд нэг хүн байна. За. Тэгэхээр н одоо манай нөгөө төрийн сойрхолт
Маань юм байна гэд. За. Тэгээ бодсон чинь манай нөгөө дуулдаг дүү болд нөгөө Чулуун чимэг болд. Болд хоёрын болд. За. За тэгээд ингээд 10 хэдэн дуучны нэртэй ингээд. Тэгээ дунд нь миний нэрийг шигтгэсэн байгаа. Нэг 2 3 4 дээр бичсэн байлаа. Тэгээ яг үндсэндээ бол жавхланг шалгахын тулд тэр олон залуучуудыг ерөнхий газраас энэ зүгээр юм чөлөө туран бүтээлч хийдэн залуучуудыг шалгаж байгаа байхгүй. Энэ урлагийнхны дунд инээдэн болж байна. Юу гэхээр тэр Ариун сан гэж хүний дууг дуулаагүй хүмүүсийн юу байгаа байхгүй. Гинэ нэрнүүд байгаа байхгүй. Нэг дуугийн дуулааг одоо шүлэг хүчээ тоглолт CD гаргаад ингэжсэн хүнэлтэд би мэднэ. Надад бас дууга дуулаач гэж санал тавьж исэн. Би бас тухайн үед яаж чадаагүй. Одоо энэ шалгаад байгаа дарга нь өөрөө юу? За. Тэгэхээр хинээдэмтэй юм болж байгаа. За тэрэндээ гол нь биш. Цаанаас даалгавар өгч штэ. Тэр нөхөрт. Наатахаа ингээ. Тэгэнгүүт ингээд доор нь нэг 2 хөөрхөн амтныг амин хаан байгаа гэвэл нэг 2 юм ирж байгаа. За тэгээд эднэр над дээр акт бичиж өгсөн л да. Одоо Монгол өсөх хүчргүүгээд хандвийн тоглолт. Одоо тэр миний нэвтрүүлэг бас олон зурагтаар явсан да. Тэр улаан чулуутын хогийн цэг цагаан овооны хогийн чулуутын хогийн цэг дээр байгаа те. Тэр хүмүүст би тэр тоглолтынхаа орлогоноос ингээд Увс аймагт гээд жишг болгоод бүх аймагт ингээд хэцүү байгаа хүмүүс туслаач гээд тэгсэн. Ингээд хийсэн одоо тэр Архангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ингээд тэр орлого хуваарлаад явуулсан. Энэ зүйлүүд тэр тоглолтын дээрээс жишээлбэл одоо бас юунууд татвар бас ноогдуулсан байлээ. За. Тэгээ нийтдээ бол нэг 25 сая төгрөгийн ийм одоо нэг гэсэндээ акт гэдэг юм уу да тавьсан байна. Түл гэж байгаа юм. Түл гэж байгаа. За, төлөх үү та. Тэгээ яг одоо би бол төлөхгүй. За. Яагаад гэвэл ийм найдваргүй төрд. Одоо хин ч итгэхгүй шүү дээ. Тийм үү? Чонд хонь хадгалуулна гэж тийм үү? Нэг. Хоёрт эзэн Чингис хааны хэлсэн үг байд. Чи бүтээхийн тулд сөнөө гэж. Энэ буруу байгаа нийгмийг сөнөөй. Бүр арчиж хаяад шинээр эхлэе. Тийм болохоор би энэ өгсөн яста хоошоороо тийм ээ би хязгаарч төлөхгүй. Яагаад гэвэл би тэр каблагийн 35 тэрбум төгрөг эртэл би төлөхгүй. За. 35 тэрбум төгрөг би төгрөгийг би залуучуудтайгаа нийлж тэмцэж жагаад би тэрийг заавал Монголд авчирна. Тэрний дараа би харин тэр 25 сая төгрөгийг өгч болж гинөө. Тий. За. Ийм хариултаа бол өгцөн үү? Мэдэгдсэн үү? Одоо тэгэл 7 сарын 1-нд л өгнө шүү дээ. Мэдэгдэн шүү дээ. Тий тэн дээр албан ёсоор би хэлнэ. Тий одоо бичиг юмнуудаа бас цаас шидэлцэх дуртай хүмүүс юм чинь тий. За. Тэрнэсэлзээд. Тий. За. Тэгэхээр бас дараагийн нэг асуулт юу вэ гэхээр та түрүү энэ төрөлцөгт байгаа нөхдүүдийг одоо ямар ч одоо үр ашиг нь гарахаа байсан нэг юм гэж яриад байгаа. Одоо нэг хүний сүүлийн дээр гүйцэгдэг одоо Монгол Улс ерөнхийдөө сайхан бэлэг гэдэг хүн. Япон явж ирэл, Энтгийг явж ирэл, одоо Америкт явж ин цаашаа Англи явна гэдэг юусэн ингээл. Одоо муухагаар ярих юм бол доншуулсан гэж монголчууд ярьдаг шүү дээ. Бадаргуйж юм тийм үү? Тий. Нэг ийм л юм болоод энэ та юу гэж харж байна. Яг хоо одоо Монгол Улсын энэ эх орныхоо энэ оюунлаг хүмүүсийг мэдрэхгүй байна шүү дээ. Энэ муухай харалцсан энэ хүмүүст чинь зүгээр л гадаад л гоё. Тэгтэл нэг 3,000 малта доороо 5 малчин сайхан авчихсан 5 залуунууд явж байгаа 24 настай охин байж штэ Монголд. Аймгийнхаа засаг даргыг загнаа сууж байгаа тийм охин байж. Тэрнээс яагаад очиод миний дүү яавал болох уу гэж асуухгүй. Тэд нэр дэндүү мэргүй юм ярина да. Яагаад нэг өвгөн буурлаас очиод заахаа ихчээ яах вэ? Бид нар яаж амьдруул болох уу гэд яагаад асуухгүй. Айлаас ирэхээр авдраа уудлаа шүү дээ. Тэг ингээд гадагшаа явахаар л тэ газраа зарыг, манай газрыг аваач. Монголын газрыг зарахын тулд Монголын төмөө одоо хуулийн дээр байдаг шүү дээ. Энэ Монголын төмөө олны өмч юм аа. Газар бол Монголын төмөө олны өмч юм аа гэсэн заалт байдаг. Гэтэл одоо тэр Дубай ямар хамаатай. Дубайгаас одоо Дубайгийн тэнд газар мазрын асуудал болсон бол тэнд очиж бас гар хэсэг зурж болох юм аа.
Монголын газрыг зарж Монголын газрыг ухуулж сэглүүлэхийн тулд дубаа биднэрт ямар хамаатай. Тэгэхээр одоо бүр гадагшаа гарч нуугдаж ягаад ийм хийдэг боллоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ нэг ийм саагаад ашгаа өгдөг өхрөөс 7 дор тийм үү? Ямаанаас 7 дор болсон энэ уучлаарай та нар бүгд тар Монголчууд үг хатуу тийх нэг одоо хүсэхгүй байж тээ эднэрийг юу хөдөөний буурал нэг хүүхэд нэг жоохон молгуудын хол нөхөр байсан юм л да Монголоос уламжлалаа сайн мэдгүй тэгсэн чинь буруу юм байсан чи иш чаавас энэний оронд сайхан улаан галтар нохойтой байхгүй гэж хэлжсэн гэдэг чинь тий. За тэгэхээр та бүхэн ярилцах хугацаа ерөнхийдөө өндөрлөх тал руу орж 5 минут үлдэж байгаа юм байна. Яг өнөөдрийн Монголын улс төр нийгэмд энэ өрнөж байгаа үйл явцыг бас нэг дүгнэт нэг яриа. За сая Дубайгийн гэрээ. За одоо ингээл монголчууд одоо хөгжихгүй ард түмэн улмал ядуур байгаа энэ байдлыг Солонгост байгаа энэ хоёр дарга дээр шорон сууж байгаа мөнх хоёр гэдэг хүмүүс юу гэж ярих юм? Тэд нар үгдээв үү? Юу гэж зөвлөх юм? Энэ дундаас би нэг л гаргалгаа олж харж байна л да. Одоо яг шулуухан үннээ хэлээд энэ он цаг дотор яг энэ үннийг тогтоогоод явж байгаа хүмүүс өнгө орно. Худлаа нуугаад тийм үү. Ингээд тэндээ ингээд нэг бугшаад ингэж байгаа хүмүүс гисгэгдэх гэж байна. Энэ айгүй тийм нийгмийн асар том эргэлт болж байна. Цаг хугацааны хувьсгал. Оюун санааны хувьсгал. Хоёр хийгдчихлээ шүү дээ. Одоо Монголд бол бүх хүмүүс энэ буруу муухай юм яваад байгааг мэдж байна. Ихэнх нь бол энийг дүгнэж шүүж байна. Нийгэм маш мэдрэмжтэй юмыг олж хардаг болчиход шүү дээ. Оюун санааны хувьсгал, за мөн цаг хугацааны хувьсгал. Одоо улс төрийн хувьсгал хэрэгтэй байна Монголд. Тэгэхээр одоо ерөөсөн монголчууд хувьсгал руу л явж байна. Хувьсан өөрчлөгдөх, шин төрөө байгуулах. Бид нар одоо дараа жил одоо ичдэгүн байх та. Одоо АСЕМ-ийн уулзалт гээд 50 орны одоо эзэн Чингис хааны харьяанд байсан, их Монгол улсын харьяанд байсан тэр бүх хүмүүс ирэх гэж байна. Одоо ямар нүрээрээ энд уулзах юм бол тэгсэн мөртлөө их том юм бараг л ингээд фит өсрээд яваад идэг. Тэгэхээр бол Монголын цаашаа явах гэж байгаа зарчим бол худал үнэнд гүйцэтгэж байгаа л ийм цаг хугацаа явж эхэлж байна. Чи хэрвээ зүрхэн дотор чинь үнэн байвал чи тэрнийг гаргаал яваад тэгвэл нийгэм чинь цэвэршнэ. Чи хэрвээ бугшаал худлааг нь мэдээд байгаа мөртлөө ингээл болохгүй байж тээ гэл ингээд байвал чи хизээч чи энэ нийгэм дотроо энэ өнгө нартай юм олж өцөхгүй байхгүй да. Тэгэхээр энэ шилжилтийг хийхин тулд бүгд үннээ дэлгэчихэлтэй. Одоо ч бас нааштай шийдвэрүүд бас гардаг боллоо шүү дээ. Сая энэ гачууртын ор сайхан уулыг одоо юуны тухайд тавил туучих гэжсэн чинь бас нэг болж харагдаж шүү. Аимхаа байхгүй да. Нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслэр бариад чаддаг байсан бол одоо энэ цахим ертөнц нөгөө тамгаггүй төр чин тамхтай төрөө айлгаад штэ. Тэд нар чи үннийг хэлээд шараад байгаа учраас эднэр чинь нэг ичсэн хүн ална гэдэг шиг чаавас нөгөө уулан зармаар байдаг нэг хитэн цаасын өөртөө хусмаар байдаг те. Тэгсэн мөртлөө одоо наана инээгээл цаанаа уйлал наад хэд чи ингэж байгаа штэ. Ямар ч үр ашиггүй. Тэгэхээр энэ зүйл дээр энэ тамгаггүй төр маань нэг зүйлийг анхаармаар байна. Юу юм гэхээр одоо ингээд нэг одоо жишээлбэл Дубайд очиод тэр Монголын тэр нэг юм одоо зарж байгаагаа хийхин тулд өөр мэдээлэлээр дарчиж байна. Одоо жишээлбэл би энэ залийг олж хараад байгаа байхгүй да. Ноён уулгээ гаргачихж байгаа. Тэг ингээл мэдээлэлээр ингээл яриулаа л заа юу. Тийм шүү, тийшээ харсан шүүгж. Тэгтэл нийт масс тийшээ хараад шүүгчихэж байгаа. Тэгэнгүүт арт талд нь тэр харж гинэ. 5 толгоо, оюу толгоон тэр юмнууд цэвэрхээ хийгдчихэж байгаа. За тэр чөлөө төхийн тэр нэг 2 хэдэн залуугийн бас виз гараагүй тухай. За тэгснэ том асуудал болсон. За энэний дүүвэнд ор цаана нь юм явж байгааз. За гих маягаар одоо жишээлбэл нөгөө баяр наадмаар сэмхэн хийдэг байсан бол одоо нэг юм дүүвэнтэй мэдээлэл гараад нийт масс чинь ингээд нэг мэдээлэл рүүгээ ингээд нөгөө тамгаггүй төр сошиалхны чинь тийш нь юу яач яг тэг залдуулаад байгаа байхгүй да. Тэгэхээр одоо тамгаггүй төр буюу цахим ертөнцийнхнийг би урайлж хэлэхэд энэ зүйлийн юмыг залуучуудаа бас мэдрээрээ. Каблог уучлах чинь бас нэг Монгол эмэгтэйг 2 хүн алдсан мэдэлгүй шоронгоос уучлаад тийшээ шуугж явах хооронд энэ каблогоо тавиа болсон тал байгаа шүү дээ. Тий. Одоо жишээлбэл яг цагаан сарын өмнө монголчуудыг баярлах гад ингээ бүгд юм бэлдэж шít. Яг энэ хооронд тэр гадаадын нөхрийг тавиад явуулж байгаа байхгүй. Би тэгэхээр шаардж байна.
Энэ наадмаас өмнө тэр инх баяр гэж хүнээс уучлалт гуйж авчир. Тэр гадаадад байгаа монголчуудыгаа өр. Тэнд хамгийн энд мод өргөдөг байсан залуу тэнд чулуу өргөд явж шүү. Тэр гадаадад бор зүрхээрээ энэ Монголын эдийн засгийг тэр гадаадад ажил хийж байгаа залуучууд чинь яаж штэ. Одоо энэ их муухай хүмүүсийн идэж байгаа юм чинь нөхөд энэ ар гэрээ хитэн гэрүүлээр нь тэжээгээд явж штэ. Одоо 3 удаа уучлаач гэдэг бичиг явуулсан байна. Бүр босоо Монгол бичгээрээ мөнх хоёр ах хүртэл бичээд ховлоод явуулсан биш. Тэгтэл ястаа нэг Монгол элэгтэй юм бол тэрнийгээ уучлахгүй байж тэр гадаадыг очиж иргээд гадаадыг би бол ингээд тэрийг уучлаад явуулж байгаа энэ хүмүүс бол бурууга хүлээж застал чинь би явна би хизээч салахгүй шүү гэдгийг л хэлээ. Би хизээч энэ Монголд нэгнийгээ хайрлахгүй байгаа. Нэгнийгээ ингэж нэг нинжин сэтгэлгүй нэг их оронгүй нутаггүй зан гаргаж байгаа ийм юмны эсрэг бол би залуучуудтайгаа тэмцэнэ. За танд баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ энэ удаагийн ярилцлагын нэвтрүүлэг хөвгөр өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт Монгол Улсын гавь жүжигчин дуучин Самд Жавхлаа орслоо анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.